Сайн байцгаана эрхэм үзэгчтэй Төмний телевизээс үзэж та бүхэн бэлтгэн хүргэдэг эсрэг үнцгийн нэвтрүүлгийн удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр бид бүхний удаагийн дугаараар Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн, анги голынхны хөдөлгөөний тэргүүн мөн хоёр оролцож байна. Танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр та бүгдийн зүгээс бас үндсэн хуулийн өөрчлөлтөн дээр бас ажиллаж байгаа. Танай төрийн бас байгууллага судалж байна гэж хэлсэн. Тэгэхээр үндсэн хуулийг өөрчлөхийн давуу тал нь юу юм бэ? Яг одоо энэ цаг мөчид өөрчлөх тэр цагууд ирсэн байна уу? Та бүгдийн зүгээс бас ямар шатанд явж байна? Тийм энэ одоо хамгийн гол зүйл маань энэ болоод байна л да. Өөрөөр хэлбэл бид нэг 17 жил нутгийн бүтээн авчулдаг гээд мачиг суусаад байгаа. Тавчхан даа хүмүүс ерөнхийдөө гадарлаж байгаа. Тэгээд янз бүрийн болж өнгөрлөө 17 жил дотор. Тэгээд тэр дунд бид нар яг хүмүүс анзаарахгүй цаана үлдээд идэг нэг юм бол за нэг хэдэн хүн бөө өрөөд ингээд сандраад үлээ тийм эсвэл ууртай ч юм уу гараад ч юм уу яваад байгаа мэтэр харж гаддаг. Гарцаагүй байдал, аргагүй байдал, гарцаагүй нөхцөл байдал үүссэн гэдгийг хүмүүс төдийлөн бас яаж өгдөг. Тогтож ойлгож өгдөг. Ямар юм болцсон юм бэ гэхдээ бид нар чинь 17 жил явахдаа эхлээд нэг голын хөдөлгөөнүүд үүсээд. Тэгээд тэр нь нэг 2 3 жил хэрэтээ яваад нэг ухаарал төрчих юм. Ойлголт аянда төлөвшлийн их шат юм да. Тэр нь болохоор энэ бол нэг голын асуудал биш. Монголын бүх голуудад нууруудад учирсан аюул занал. Энийн эхнийх нь гар цохирлыг бид нар амсаж байна гэдгийг ойлгож авч байгаа. Тэгэхээр дахиад олон голуудын хөдөлгөөнүүдийг нэгтгээд ингээ Монгол нутг мөн эвсэлгээд болоод явсан. 4 5 жилийн дараа. Тэгээд одоо 11 голын хөдөлгөөнүүд нэгдээд явсан боловч бас салаа замаар ороод нэг 6 хөдөлгөөн Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн болж үлдээд одоо хүртэл ингэ байж байгаа. Тэгээ явахдаа зэрэг дахиад нэг ойлголт төрж байгаа. За энэ олуулаа нийлээд явхлаар нэг юмны цаана гарч өгөхгүй шүү дээ тийм ээ. Өөрөөр хэлбэл нутгийн бүтээн авч үлдэх баталгаан бүрдүүлж чадахгүй байгаа харагдаад байна. Тэгэхээр бид юу дутуу хараад байна гэхээр дахиад нэг зүйл нэмж олж харсан юм нь бид нар бол 2006 оноос эхлээд энэ эрх зүйн зөв зохицуултыг бид нар хийхгүй бол өөр хэн ч хийхгүй юм байна. Өөрөөр хэлбэл Монголын төрийн бодлогыг зөв болгох тэр нь байгаль орчинд хандаж байгаа. Энэ бодлогыг зөв болгох хэрэгтэй байна. Тэгэхээр чинь тэр нь юу байх вэ гэхээр хууль. Нэг үгээр ерөөсөл хууль шүү дээ. Улс орны бодлого гэдэг бол хууль. Хуулийг одоо юу юм бэ гэдэг ингээд цэцэрхэл янз янзаар ярьдаг боловч явсараад их тодорхой тавьж хариулт юу юм бэ бол ерөөсөө хууль гэ. Хуулийг л тухайн улс орны бодлого. Өөрөөр хэлбэл хуулиар тийм юм болно, ийм юм болохгүй. Энэ нь зөв, тэр нь буруу. Ийм замаар явна, ийм замаар явахгүй гэдэргээд гол зарчмуудад тодорхойлдог шүү дээ. Тийм ээ. Ийм учраас эн чинь өөрөө улс орны бодлого гэдэг хуулиндаа л байдаг. Тэгэхээр тэр хуулийг зөв болгох хэрэгтэй гэдээ бид бол ажиллаад 2006 оноос хойш гэхээр одоо 11 жил болсон байгаа. Ингээд 3 жил явж ийж 2 хуулийг нэг хуулийг батлуулсан. Боловсруулад. Өөрсдөө боловсруулад гэсэн. Тэр гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний 6 хөдөлгөөнийхэн ширээ тойрч сууж агаад боловсруулад нэг хуульч залуутайгаа ажиллаад ингээд хуулийн төслийг одоо их хурл өргөн барихад бэлэн болов. Яг тийм байдалд төвшөнд боловсруулад тэр нь болохоор нөгөө гол мөрний урсаж бүрэлдэхэх усан сан бүхий газрын хамгаалтын бус, ойн сан бүхий газар ашиг томтмол хайх ашиглахыг хориглох тухай хууль. Энийг олон нийтэд ойлголт буруу ташаал мэдээлэл өгтөө сургасан зүйл нь урт нэртэй хууль гэж хэлэлдэг. Тэгэхээр ингэж хэлэхлээр яа тийм бэ гэхэлэр агуулга нь сонсогдохгүй хүмүүст харагдахгүй. Тийм үү? Урт нэртэй нэг ямар нэг урт нэртэй болохгүй хуулийн тухай. Бодуулах нь шүү дээ. Хэлэх юм бол гол мөрний урсаж бүрэлдэхэх усан сан бүхий газрын хамгаалтын бус, ойн сан бүхий газарт гэдэг. Тодорхойлж ашиг томтмол хайх ашиглах хориглох тухай хууль шүү дээ. Ингээд Монгол орны бүх голууд, нуурууд одоо гадаргын ус гэж нэрлэгддэг. Тэрний усан сан бүхий газрын хамгаалтын бус гэдэг чинь эргээс нь 200-аас доошгүй метрт. 200-аас доошгүй шүү дээ. Цааш метрт. Хамгаалтын бус тогтоогоод өөрөөр үйл ажиллагаа явуулахгүй гэсэн санаа нэг нь. Нөгөөх нь болохоор гол мөрний урсаж бүрэлдэхэх гэдэг нь одоо Алтай хангай хэнтийн нур одоо юу гэдэг шүлгэн хүртэл гардаг тийм. Энэ уус юм өндөр уулын бүслүүд бас бэсрэг уулын бүслүүрээс их авдаг том жижиг гол гарихууд Монгол орны нэг 8 гол гарихуудыг шандвэ гэж үздэг шүү дээ тийм. Тэр бүгдийн их ондрыг тэр гэсэн үг урсаж бүрэлдэхэх гэдэг. Ойн сан бүхийгээс гэхээр Монгол орны нийт газар нутгийн нэг 10-аас 8-аас 15% гэж одоо ингээд янз янзын байдлаар ярьдаг тийм. Энэ хэсэг. Энэ одоо тэгээд нийлээд нийлбэр дүнгээр Монгол орны нийт газар нутгийн 34-өөс доошгүй хувь тийм ээ.
байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах онцгой нөлөөтэй энэ бүс нутаг дээр уулуурхайн аюул хөтөлбөрийг явуулахгүй аяа гэсэн хууль байхгүй ийм бодлого одоо эргээд ирэх юм. Ийм бодлогыг одоо бид чинь нэг юм боловсруулаад зүтгүүлээд 3 жил болоод 6 он, 7 он, 8 он гээд 9 оны 7 сарын 16-нд ийм батлуулсан юм. Тэгээ энийхэн бол бид нар амжилт гэж бас андуурсан. Тэгээ яг хаа амжилт л байсан. Тэгээ болчлоо гэж андуурахгүй. Тэгтэл нөхцөл байдлыг бид нар улс төрийн нөхцөл байдал бол дотоод өгнөлт хөөсөн тодорхой бас өөрөөр хэлбэл энэ хуулийг хэрэгжүүлэхгүй гэдгээд ийдсэн. Тэгэхээр дахиад нэг бас бодлого уу хуулийг боловсруулад бид нар их хурлаар батлуулсан. Тэгэхээр нь болохоор байгаль орчны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай, иргэний хэрэг шүүхтийн шийдвэрлэх тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Тэр дотор анх удаа бид Монголын эрх зүйн нэр томьёо дотор байхгүй зүйлийг бий болох гэж оролдсон хичээсэн. Өөрөөр хэлбэл нийт эрх гэдэг ойлголтыг иргэний хэрэг шүүхтийн шийдвэрлэх хуулиуд оруулах гэж. Нийтийн эрх ашигыг хамгаалах. Ийм ороод тэгээд тэрийг төлөөлөх этгээдүүд одоо явдаг хүмүүс нь олон нийтийн байгууллага байж болно. Иргэн бас байж болно гэсэн санаа гаргаж байгаа. Ингээд нөгөөх нь их хурлаар онлын маргаан болоод элдвийн арга сам хийгээд байхлаа ингээд тэр хэсгийг орхиод тэгээ арга бүрхнүүдээ анжаад нөгөө хэсгээ батлуулсан. Тэр нь бол байгаль орчны тухайд нэмэлт өөрчлөлт оруулах. Тэр хуулийг батлуулснараа бид нар яасан гэхээр иргэн байгаль орчны төрийн бүс байгууллага шүүхт нэхэмжил гаргах эрх үүрэгтэй болгож өгсөн. Баталгаажуулж өгсөн. Маш чухал. Өөрөөр хэлбэл Монголын одоо Монгол улсын ямар ч иргэн та одоо содж юм тийм ээ. Мөнх хоёрыг хинч байж болно. Өөр нэг хэн нэгэн ч байж болно. 3 сая иргэдээс. Монголын аль нэг газар нутаг дээр байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжил гаргаж болно гэсэн. Ерөөсөө нийт ингээд хариуцагч нь хэн байхыг заасан гэхээр төрийн байгууллага албан тушаалтанд үйлдэл эсвэлтгүй гэж оруулж чадсан байна. Тийм учраас засгийн газрыг шүүхэд өгсөн байна. Энэ байна. Энэ хуулийн замуудаа засаж байгаа саадуудыг арилгаж байна. Ингээд засгийн газрыг шүүхэд өгөөд одоо 3 шатны шүүхээр яваад уг нь бол засгийн газрыг буруутай гэдэг нь дээд шүүх тогтоогоод хуулийг хэрэгжүүлэхийг даалгасан юм л ба. Гэтэл үйл явдал бол ингээд явсараад бидний нэг бууд шийдэн барих дээр нь тулсан байхгүй. Ийм ажиллагаа болсон гэсэн. Бас хуулийн хамгаалахын тулд ийм учиртай юм их товчхон ярихгүй бас цагаах шүү дээ. Тэгэхээр би бодлого гэдээ яриад байдаг энэ үндсэн хуулиас хэлсэн шүү дээ. Тэгэхээр бид энийг юу гэж хэлэх гээд байгаа юм бэ? Бид бол аль хэзээс одоо 11 жилийн өмнөөс эхлээд Монголын бодлого хууль буруу байна гэдэг нэг хэсгээс нь засах гэж оролцсон хүмүүс. Тэгээд энэ нь өөрөө явсараад ямар хариултан дээр ирсэн бэхээр өнөөдөр нэг хэсэг бодлогыг нэг хэсэг юм үйл явцыг буруу ямыг засцалруулаад нэмэрхгүй юм байна. Гэдэг тийм гашууд өгүүлэлт төрж байгаа. Аргагүй. Өөрөөр хэлбэл одоо Монгол орны газар нутгийн бүрэн бүтэн байдал уул усны төлөө ингээ яваад байхад цаана гарч болохгүй тийм. Нэгдүгээр хүчин мөкс чинь хоёрдугаар энийг олон нийт олигтой хүлээж авсангүй дээр нь угаасаа нөгөө хэсгээр болохгүй хэсгээр буцаагаал янзлж байгаа. Тэгэхээр энэ юун дээр тулж байгаа тогтолцоон дээр очиж байгаа. Тогтолцоон дээр очихлоор одоо хүмүүс бүгд л ярьдаг болсон доо. Нэг үе юм бод. За 91 л биш ээ гэж тийм. Монголд ер нь болж байгаа юм байна уу гэд хэн нэг монгол хүмүүс асуух юм бол одоо шилээ маяжад хэлж чадахгүй дээ. Ямар ч юунаас асуусан яг бүх юм сайхан байна уу гэвэл нэг чээж дүүрэн тийм итгэлтэй сайхан нүдэндээ галтай ингээд өөдөөс харж сууж байгаа. Сайхан байх шүү болж шүү энэ цаг үе гэж хэлэх юм ганц ч байхгүй. Тийм. Энд бүх хүмүүс энэ юу гэхлээр нэгвэл бүхэлдээ л бүх юм болох юм байсан. Бүгд нэг зовёртой, нэг төгшүүртэй өнөөдөр бол ирээдүйдээ итгэл нь алдарчсан улс үндэснээр ийм уналтын цөхөрлийн итгэл нь хугарсан. Ноён нуруу нэлээд тийм гутаас ийм эвгүй цаг үед ирчээд байна тодорхой байхгүй. Тэгэхээр энэ юу болчих вэ гэхээр бид буруу замаар бодоод байсаа тодорхой тэгээд их олон юм ярьдаг хүмүүс ингээл тал талаас харж байгаа бүх юм ингээл тэгээд ингэсэн эдийн засагтай гэсэн нэ тэрэ зүгээр ингээл одоо газар нутгаа ингээс хөдөлсөн за ингээд ядуурсан өрөнд орсон гэдэг тоочод болохгүй юм гэж ихсаадаг тэгээд ингээл тал талаас ингээл овшоо ордсон барьсан ингээд ярьдаг үстэй тийм ингээд сонгоолоо өртөө тэрэл ингээл тэгэхээр энийг бүгдийг яг шийдэх гарц арга зам тэгвэл юу юм бэ? Тэгвэл нэг хэсэг зүйлийг засварлуулах биш бүхэлдний тогтолцоог өөрчлөх очиж байгаа тодорхой байгаа. Тийм учраас тогтолцоог бүхэлд нь өөрчлөнө гэдэг бол өнөөдөр бид нар явж байгаа замаа өөрчлөх гэсэн үг. Улс орн. Явж байгаа замаа өөрчлөх ёстой. Болохгүй замаар явсан байна. Явж байгаа замаа өөрчлөнө гэдэг чинь 92 оны үндсэн хууль өөрөө бидний 27 жилийн өмнө сонгосон 25 жилийн өмнө сонгосон тийм үү? Өнөөдөр 17 25 жилийн өмнө сонгосон бидний сонголт зам байсан байхгүй. Энэ замаар яваад бид болохгүй нэ гэдэг л хариулт гэсэн үг товчхон. Тийм учраас энэ замаа өөрчлөхөөр хоёрын хооронд өөрчлөхгүй. Бүтэн өөрчлөлт, бүтэн эргэлт бидэрт хэрэгтэй. Тэгэхийн тулд үндсэн хуулийг одооны манай эрх хэрэгчдийн ярьж байгаа шиг нэг хэлбэрийн төдий
амиа харагцах, гал унтраах ч гэдэг янз янзаар ингээд олны дунд яриад сурчиж нэг өөрсдийнхээ амийг авч гарах. Нэг удаан нэг суурин дээр яаж хийж байгаа жоохон товж үлдэх гэсэн ийм санаархлаар тийм өөрчлөлт биш. Өөрөөр хэлбэл төрийн байгуулалтын хэсгийн нэг 6 бүлэгтэй үнцгүй шүү дээ. Үнцгүй тийм. Тэгээд нэг 3 дугаар бүлэг дээр төрийн байгуулалтын хэсэг дээр л тогтож яриад тэрнээс илүү хайлуулах яах хүсэл хичээгээд байгаа байхгүй хараад ойлгомжтой. Энэ биш. Агуулгаар өөрчлөлт. Агуулгаар өөрчлөхөөр бүхэлдээ 90 товчондоо бид 92 оноос хойш 92 оноос биш 12 оноос хойш ийм зорилтыг бид тавиад явж. Одоо яг 5 жил болж байна тийм үү? 12 11 оны сүүлээс эхлээд бид нар бол гал үндэстэй холбоо гэж байхад дараа нь одоо эвлэн мандуулах хүчгээд нэг нэгдэж байгаа хэсэг. Энэ дотор гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, онголын хөдөлгөөн ч гэдэг. Тэгээ босод дэвшлэл хөдөлгөөнүүдийн нийлж нэгдэж явахдаа эсвэл одоо сүүлийн үед нэг чиг зүгээр харж байгаа юм маань үндсэн хуулийн бүтэн өөрчлөлт юм байна. Бүтэн эргэлт өөрчлөлтийг авчрах сүүл нь үндсэн хуулийн бүтэн шинжилсэн найруулга байна. Агуулга нь юу байх юм бэ гэвэл товчхондоо бид нар хувь хүний яц эрх шиг дээдлсэн энэ тогтолцооноос одоо гарах хэрэгтэй. Гэхдээ хүмүүстэй айж байгаа. Би энэ хувь хүний эрх хөрөлтчлөг одоо хааж боосон юм одоо харгас юм руу ярих гэж байна уу гэж. Айгуул үлгэж байгаа бошоохон шиг л ярих гэдэг энэ нэг хараа сууж байгаа сахна тийм биш ээ уучлаарай. Бид яахгүй их үн цэнээр олдсон энэ үнэт зүйлүүдийг хадгалж авч бол туушрлаас ангид. Ингээд бүр хэд тууширдаг тийм үү. Өмнөх ингээс хавлж ийсэн зам байна шүү дээ манай Монголын маань зам. Ингээ хэд тууширч ийсэн урд өмнөх огт өгөөсгөж ийсэн. Тэр чигт нөгөөсгөж ийсэн. Тэр байр суурь бас биш. Яг энээс сургамж авсан. Энэ дээрээ шүүсэн, алдсан осноо яг зөв дэнсэсэн тийм. Энэ байр суурин дээрээс бид нар өнцгөөлийн өөрчлөлтийг хийн. Гэхдээ бүтэн энэ хавс дутуу болох гэж. Та бүгдийн зүгээс тэгэхээр судлаад за өөрсөн дээрээ бас мэдрээд тэгээ одоо тэгэхээр үндсэн хуулийн дээр бүтэн өөрчлөлтийг та бүгдийн зүгээс яг боловсруулж ийн гэж ойлгож болох уу? Эсвэл яг тийм санааг бас дэвшүүлээд хөрвүүлээд өгөөд байна уу? Санааг дэвшүүлээд би түрүү хэллээ 6 жил болж байна. 11 оны сүүлээс эхэлсэн шүү. Тэгэхээр бид чинь ямар нэгэн боловсруулалтаар сууж таарна гэдэг мэдээж тийм. Тэгэхдээ үндсэн хуулийн өөрөө боловсруулалт өөрөө одоо тэр нэг би тэр нэг 2 хуулийн тухай яриад 3 жил боловсруулалт зүтгүүлсэн гэж шүү. Нэг хуулийг. Тэгвэл үндсэн хуулийн хувьд бол бас нэг 6 жил гэдэг бол бас л нэлээд төвлөрч тэгээд одоо л нэг боловсруулалтын үе шат руу бид ороод тэгтээ зэрэгцээд байх усад орсон. Замд нь бас зөндөө улс төрийн намууд иймэрхүү санааг дэвшүүлж байсан юм шүү бас ч гэж байна. Өөрөөр хэлэх юм бол үндсний намрын нам байлээ. Нөгөө үсгийн дэвшлийн нам биш ээ. Одоо энэ X-ийн гэдэг юм чинь эдгээр чинь нэг юм мэдээд юм тавиад яваад байдаг. Тийм ээ. Үндсийн өөрчлөлт тэгээд үндсний зөвлөмжийг тавьдаг шүү дээ. Тэн дээр болгоом байх санаа. Энэ тийм төсөл болж яваад байдаг шүү дээ бас. Одоо сүүлийн үед өсөлт намынх нэг юм барьчихсан одоо тухайлбал дээд хууль. Бүгдээрээ туссан дээд хууль гэдэг шинэ үндсийн төсөл босруулсан бас ингээ олон нийт танилцуулалтаа яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүгдийг бид уулзаад манай хүмүүс ярилцж байгаа. Ярилцах хэрэгтэй. Яг л нэг чиг рүү харж байгаа хүмүүстэй хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Тэр элдвүүдийн намаар хуваагдсан байдлаас бид бас өөрсдөө бас гарч сэтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нам бол одоо муухай тэр намын хүнд бол муухай одоо хэрэггүй биш шүү дээ. Нам гэсэн тогтолцоо нь өөрөө ямар зайлм их юм тэрэнд автцсан хүмүүс нь яаж хөрөх юм гиндээд осолдоод тэрэнд ингээд орогдсон явж байгаа гэдгийг бодох болохоос чи тэр намд явж байсан тэр үтгээл их алдаа хийсэн усудаа ч гэсэн өршөөх уучлах бас бэлэн байх хэрэгтэй. Гэх мэт бидний арга бол яригдж байгаа нь байна л да үнцгүүлийн тэ эвтэл холбоотой яригдж байгаа. Одоо юм тогтож байгаа. Бидний чиг хамтлагд гэсэн. Тэгэхээр та өнөөдөрхөн бас шүүх хуралдаар байж аваад ирсэн шүү дээ. Тэгээд шүүх хурлынхаа явцыг бас үзэгчдэд танилцуулаад ямар үйл явдал болов бас нэлээдгүй цаг хугацаа зарцуулсан гэсэн үг байна. Бид нар одоо шүүхээр яваад гэдэг юм одоо боломжоор нийт хэрэг шиг хамгаалах гэж өгөх гэж яваад нэг энэ ч одоо 10 оны 11 сараас эхэлсэн байна шүү дээ. Тэгээ өнөөдөр 17 оны хэдэн сар төдөн жил ингээд яг шүүхээр явж. Шүүх дээр илүү тогтож ажилласан, ачаал бүлэг гэж ажилласан гэсэн. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлүүд үүсгэж байлаа, захиргааны хич үүсгэж байлаа, зарим дээр нэр үүсгэж ажиллаж байлаа, заримдаа үндсэн хуулийг цэцэж хамтжлаа. Нэгсэн шүүхийн бүх тогтолцоонуудыг ашиглах гэж оролцсон гэсэн. Чадлаар одоо тэнд байгаа нөөц боломж юу вэ гэдэг. Тэгээд тэр болгоо ихэнх харамсалтай бүтлгүү болсон ганц нэг геологиkalтай хамжаатууд орсон юм л да бид. Тэр нь болохоор түрүүний дээд шүүх дээр нөгөө засаг зэрэг бүртээ гэдэг нь тогтоосон нэг үйл ажиллагаа байгаа юм. Хуулийг хэрэгжүүлээгүй гэдгийг тогтоолгож авсан. Даалгасан. Гэвч тэр нь дахиад цаашаа яваагүй бас хаасантай. Сүүлийн үед захиргааны нэг олзуурах хөштэй юм
нийт хэрэгс гэдэг ойлголт бид нар нэг тэгж ордож байсан гэж ярив да тийм. Тэгэхээр л одоо ягаад чин аваа бас нэг юм энэ талаар санааж хэлээдэг судлаачид одоо мэрэгжлийн нөгөө хуулийн хүмүүс бас байх шиг хөрөх юм. Тийм учраас тэдний санаачлагд их орсон байж таарна. Боловсроос биш хатан тэгээд явж байгаад их хурал дээр өнгөрсөн онд дөрөвч их хурал дээр батлагдсан хоёр чухал хууль байна. Өөрөөр хэлбэл захиргааны ерөнхий хууль, захиргааны хэрэг шүүхэд хэмжиж хэрэглэх тухай. Энэ дээр нийт хэрэгс гэдэг нэр чамайг нэг мөр болгож аваад. Энийг нийт хэрэгсийг төлөөлөх этгээд гэдэг дээр бүр олон нийтийн байгууллагуудыг тодорхой том ялж оруулаад төрөмс болгоод гэсэн. Тэгээ нийт хэрэгсийг өнгөрүүлж юу нэхэмжил үүсгэж болохоор хамгаалж шүүхтээр захиргааны хэрэг үүсгэж болохоор ийм бодоод ирсэн. Тэгээ энэ боломжийг ашиглаж явлаа. Зарим нэг жоох ахиж жоохон ч гэж хамдахгүй дайггүй юм байна. Жишээлбэл ноён уул асуудал. Яг энэ барих гэж яваад шүү дээ. Тэгээд манай нөхдүүд би нэг хэсэг нэхэмжил дээр итгэмжил авч явж байгаад их олон одоо шүүхтэр ирэхэд ч одоо бараг л энд ажиллах хэрэгтэй болж бас айхтар дарамттай болдго шүү дээ. Одоо шүүхрэл маргаашлаг энэ 7 хоногийн дараа нэг 2 хэд хэдэн нэхэмжил үүссэн байж байдаг. Тэгэхээр чи би ч одоо 500 км-аас яах вэ? Тэгээ нөхдүүд их идэвхтэй байсан учраас ноён уулын нэхэмжилдээ манай олон хүмүүс яваад амжилт оллоо шүү дээ тийм үү. Бид нэг хэсэг юм дээр амжилт олохгүй. Тухайн өнөөдрийн шүүхрэл дээр байгаль орчны яамыг ерөг ашиг тутамны газрыг хариуцсан чийл татсан юм. Манай гол ихэнд хариуцагчаар татаад бид нэхэмжил үүсгэсэн байхгүй. Уг нь бол хэрэг үүсээ явж исэн жил гарангийн дараа өнөөдөр нэг юм одоо нэг тийшээ болохтой бас тийм муу болж байгаа. Өөрөөр хэлбэл шүүх тийм хоёр дүмэлт шийдвэр гаргалаа. Гэхдээ яг та одоо тэгэл цааш тэгж л явахаас одоо шүүхээ өөрийнх нь төлөвшөл чадвар шүүгчдийн чадвар энэ нийт хэрэгсийг мэдэрч байгаа одоо хэмжээнд ийм л байна л да. Тэгэхээр ч одоо төлөвчний тийм үе шатаахгүй туулж байна бас нэг. Тийм учраас одоо энийг бас ойлгож бид нар за одоо энийг гүйцэж л явах шаахгүй юм байна л гэж үзэж байгаа. Тухайлбал өнөөдрийн шүүх хуралдаанаар хариуцагч нарыг хариуцагч мөн гэж үзээд явсан шүү дээ. Тэгж яснаа энэ бол захиргааны шүүхээр явж юугаар гаргамаар юм байна. Нэг тийшээ болгомоор юм. Өөрөөр хэлбэл эсүүлтгүү. Хууль хэрэгжүүлээгүй эсүүлтгүү гэдгээр нь бид нар хариуцагчаар татаад 32.8 тэрбум төгрөгийн байгаль орчинд очроосоо хөлийг барагдуулахаар нэхэмжил үүсгэсэн байхгүй. Тэгээд 2 жилийн дотор нөхөн сэргээлтийг явуулаад тэр мөнгийг энэ яамдуудаас гаргуулад нөхөн сэргээлтийн санд нь байршуулад нөхөн сэргээлтийг хийлгүүлээд тэгээд юу яа 2 жилийн дотор нутгийн төлөөлөх гэж өгсөн ийм нэхэмжлийн шаардлага. Тэгэхдээ энийг маань ингээд шүүх дундуур нэгээд өгч шүүлчрэж болголоо. Гэхдээ одоо саяын зовлон байна шүүх өөрийнх нь үнэхээр чадвар төвшин одоо ийм байгаа юм шиг. Яг чадахгүй ойлгож тэр нь хүрэхгүй юм л да шүүх. Тэгэхээр хуулиндаа бас нийтийн эрх ашигыг хамгаалах гэсэн одоо зүйл залтууд нь нийтийн дутуу байна гэж ойлгож болохгүй. Энэ хэлбэ энэ тал дээр өрн ямархуу байдалтай байснаас болж байгаа. Ер нь Монголын хуулинд огт байхгүйсэн. Огт байхгүй байсан. Тийм өгсөж байхгүй, тэр юм зохицуул огт байхгүй үүсгэж ирсэн. Тэгээд нэг юм сая миний түрүүний хэлдэг захиргааны сая 2 хууль дээр нэг юм орж ирж байгаа. Бид бол тэр 2006 онд бас болоход 2008 онд 9 онд бас тэр нөгөө иргэний хэрэг шүүхтийн шийдвэрлэх тухай нэмэлт төрөлд оруулах гэж оруулах гэж хичээж ирсэн. Гэхдээ бид нар тэр үед чадаагүй. Тэр үед их хурлын онлайн маргаан болон элдвийн имэйлс ороод энэ ч одоо нийт хэрэгс гэдэг ойлголт Монгол эрхтүүд байхгүй. Тэгээ эн чинь бүүн онлайн маргаан эн чинь явахгүй энийг авчээ гэж тэрийг босч байсан. Гэхдээ цаг хугацааны нэг шалгуураар аянд өмнө үүсгэхдээ одоо нэг юм орж ирж байгаа юм хэлчихтэй. Тэгэхээр хууль хяналтын байгууллагууд болоод хуульчид өмгөөлөгчд маань яг энэ тал дээр нэлээд хүчин бөхсдөж байна гэж ойлгож болох уу? Хүчин бөхсдөж байгаа. Тэгтээ жоохон юмнууд эхэлж байгаа. Тэгтээ хүлэгдэж байгаа одоо асуудал тийм ээ шийдэх толгомдож байгаа зүйлээс хамаагүй хоцорцол явж байна. Гэхдээ эхэлж байгаа нь бас сайн. Шудраг шүүх гэж юу яг одоогийн байдлаар байна уу? Та бас нэлээдгүй дунд нь орж явсан хүний хувьд одоо хэрэгүүд дээр хэрхэн яаж ажиллаж байна, хэрхэн яаж хандж байна. Одоо та түрүү бас хэлсэн шүү дээ яг нэг хүний одоо томилгоогоор бүх томилогддог хууль хяналтын байгууллага. Энэ дээрээс үүдээд ямар нэгэн одоо баригдмал байдлаар шийдвэрүүдийг гаргаж байна уу? Энэ тэгж хатвч юм байна. Яг асуулт. Одоо ингэж байгаа шүү дээ. Нэг хүн тойлгомжтой шүү дээ. Монгол Улсын ерөнхийлөгч бүх шүүгч нарыг томилж байгаа шүү дээ. Бүгдийг ерөнхийлөгч гэж зарлах гараад бүгдийг. Тийм үү. Тэгэхээр тэр хүний өмнөөс уяатай шүүгч нар шүү дээ бүгд. Тэгээ өөр хэм дээр чи уяатай юм чинь улс төрийн захиалга, улс төрийн дарамт шахалтанд шууд орно хөтлөгдөн. Нэрэн дээрээс үрхий одоо наад хуулиуд
шүүхийн тухай хуулиуд эсвэл нөгөө зохицуулт дээр одоо үндсэн хуулинд байгаа тухайн шинтэй үсэрхий залтууд, ажгүй залтууд дээр харангуйта хүмүүс юу гэж боддгийг зэрэг хүмүүс бас юу гэж хэлдэг гэхээр шүүх бол хараад бас байгаа. Би даасан бай дангаж байгаа гэдэг. Тэгтээ амьдрал дээр огт байхгүй. Нэг хүнээс хамаарна. Ямар ойлгомжтой. Тэгтээ зарим үедээ бол надад ч бас их сонирм эмгэлтэй юм болно. Ирэх хурж байгаа одоо хүчтөрж ирэх хурж байгаа намаас бас их хамаарна шүүх зарим үед. Зарим үед тэр намаас айж бас тэрэнд дагаж үйлчлэнэ. Гэх мэтэр. Ингээл юм улс төрийн хараат байдалтай л шүүх. Үетэй гөлөшгөл байж байгаа юм да. Бодтой байдал. Тэгэхээр эндээс гарах хэрэгтэй. Заавал гарах хэрэгтэй. Тэгэхээр гарахын тулд дахиад үндсэн хууль. Дахиад үндсэн хуулинд шүүх ханаас байх юм бэ гэдэг онцтой хэлэх хэрэгтэй. Бид нар бол одоо шүүхийг тэрний гүний хараат байдалаас гаргаж дээд турал шүү дээ. Хоёр шаталтай байлаа гэж дээд турал томилох хэрэгтэй байна гэж харж байгаа. Зарим хэсэг нь нэг одоо ээлжлэх гэдэг юм да тийм ээ. 3-1 ч юм уу нэг тодорхой жидээ хугацаанд бас юунаас байж байна. Нийтээс байж байна. Олон улсад байгаа тийм боломжтой сайн байгаа. Тэгээ манад авч болох гэсэн юмнуудыг бас авч болно. Ер нь өөрөө уламжлалаас болоод байдаг бас авах хэрэгтэй. Тэгэхээр одоогийн байдлаар бол шүүх хяналтын байгууллагын дээр бол хянах ганцхан л хүнтэй гэж ойлгож болох нь шүү дээ. Ямар ч хяналт байхгүйгээр. Тийм нэг л хүн байгаа шүү дээ. Ерөнхий прокурорыг гишээ оруулна, шүүгчнэрийг бүгдийг яан тийм үү гэх юм байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол улс маань бас нэлээдгүй хуулийн цорхоо ихтэй бараг л бүхий л хуулийн цорхоотой хуулийн цорхоог ашиглаж бүх төрлийн байгууллагууд одоо үйл ажиллагаа явуулж бүх төрлийн байгууллагуудын албан тушаалууд мөнгөсөн гэдэргээд ярьдаг шүү дээ. Тэг ийм байхаас аргагүй юм аргагүй нөхцөл байдлыг бидэнд зааж өгсөн одоо харийн ах トゥ нар байна л да. Гэхдээ ах トゥ нар гэдэг нэг дэлхийд дээр гоч ах トゥ шүү дээ. Гэхдээ харийн гэдэг нь өөр улс орн гэдэг утгатай. Дундын юм аа би ярьж байна. Энэ чоны амнаас гараад барын аманд ороо гэдэг нэг монголчууд их бас хэл дурддаг шүү дээ. Хэл зүгийг улс орны хувьд ч гэсэн тэгж их бас тэгсэн гэдэг түүхий өмчлгүүдэд дурдж байна. Энийг тодорхой хэлэх юм бол 92 онд бид нар үндсэн хуулийг батлахдаа Америкийн тагнуулын байгууллага Азийн сан гэж одоо ч байгаа шүү дээ Монгол. Энэ байгууллага зөвлөх үйлчлэгээр 92 оны үндсэн хуулийг бид нар хийсэн шүү дээ. Босруулсан зөвлөх үйлчлэгээ. Зөвлөх үйлчлэгээр энэ цагт их гой сонсогддог. Одоо орчин үеийн технологич гэж ярьдаг. Тогтцсон арга барил гэсэн өрөнд ихний дотроо тэргүүлдэг орны хэм гэлээ гэхээр мэдээ тодорхой тийм Англи, Америк гэж явчихдаг. Цааш тэгээд ингэ. Тэгэхээр энэ хоёрын одоо гардаж хийсэн газар Америк байт. Өөрөөр хэлбэл ойрхны түүхтэр нэг жишиж хэлэх юм бол цаашаа явуулах хэлээд хэлэх юм би 24 онд комитер нь бидэрт буудуулгаж байгаа энэ замаар явах бол чамайг те гэж яг ингэ толгонд буудуулгасантай адилхан байдалтайгаар бүр илт одоо дарамтлаж байгаад коммунизмын замаар явна гэсэн үндсэн хуулийг хийж өгсөн байхгүй 24 он бидэнд хүчээр хийж өгсөн. 92 онд хэдэн жилийн дараа дахиад бид нар өөр замыг сонгохдоо мухардаа тийм коммунизм биш болч таа гэж яриад сонгохдоо дахиад чоны амнаас гараад барын аманд ороо гэдэг юм энэ байхгүй өрөндийнхний тэр угтаж байгаа залмийнхэнд хөтлөгдөж явсан юм учиртай. Тэгэхээр одоо энэ үндсэн хуулийн төслийг боловсруулсан гэж ярьдаг одоо ингээд нэг өрөө байр авчихсан ардын хурлын гишүүд байдаг шүү дээ. Тэр үеийн одоо 40 50 таа. Тэд нар маань ингээд улс орныхаа иршгүй юмс нэг санд сэрээд бид одоо үнэхээр нэг тэр үед юм орж хараагүй юм аа. Ингээд хөтлөгдсөн юм аа. Одоо бид алдаахан засах хэрэгтэй маа хурдан шиг гэж ингэж сэтгэл нь ингэж яг Монголынхаа төлөө нэг эвлээд тийм ээ эвлээд тэгээд ингээд нэг гэмшлээ одоо гарах хэрэгтэй. Миний хүсэж байгаа юм тэр. Тэгэхгүй одоо энэ өстө нөөцөн шахахгүй энэ одоо юу гэдэг юм одоо дэлхийд одоо мундаг гэдэг ингээд одоо байгаа гэдэг бол дэндүү тийм эмнэлтэй байдаг. Ойлгомжтой болчиход байх тийм ээ. Одоо тэгээд өөрсдийнхээ яах вэ? Би буруу юм хийжээ гэж хэлэх хэрэгтэй. Юутэй байх хэрэгтэй? Улс орныхоо хүн болгон. Тэгээд би л амхиндаа одоо баян хэлдэг. Нийтэд хандахтай. Энэ цаг үеийг ийм эвгүй болгосон тийм үү? Ийм ухардалд оруулсан улс орноо одоо мөхлийн иргэн дээр авааччихад байгаа. Яах вэ гэдэг юм шийдэл дээр тулгаж яваас хойч үе маань юун дээр байна гэдгийг ойлгомжгүй болгосон буруутан хэн байг бол би байна л гэж хэлдэг. Нэг нь миний үеийг насаар авч үзвэл өөрөөр хэлбэл 50-аас насныхан бол гол буруут тэр бүгдээ гол буруутанд байхгүй. Тэр үед 20 эдтэй 30 эдтэй хүмүүс чинь улс орны хаашаа явах шийдэд таараш тийм юм учиртай. Тэр үед 10 эдтэй гэсэн хүүхдүүд өнөөдөр 30 болж байгаа хүүхдүүд ямар буруу байх вэ тийм ийм юм шүү дээ.
Тэгэхээр тэр нөхдүүд одоо бол үндэ эженц бай тэр бол яг үнэнд үүсгэсэн. Тэгээд хоёрын хооронд тодлоо харгалах гэж тийм ээ. Хоёрын хооронд явааргүй зайл хэрэглэх гээ одоо дахиад нэг үзүүл юм дээр суугаад ингээ харахлаа харамсдаг байна. Би энэ хүн нэг бид нар төмөр чимэд байгаа бид нар одоо нэг ингэж андуураад баг хурлын 50 эдэн гişүн байсан. Үзүүлэлцлэг бас болохаар ажиллаж байсан шүү дээ. 90-92 он. Хойрхны түүх шүү дээ. Санахад амархан юм байсан. Ингээд одоо өрөндийн Америкт очиж бүгдээрээ тэнд одоо ангатлаа ингээд юуг нь сонсч байсан тийм. Тэгээд тэргээр ингээд үнсүүлийн төслөө босруулсан тэр төсөөллөөр тэр үед бид нар ийм юм уусар навьчихсан гэж бодоогүй маа. Дутуу харсан юм гээд хэлчихд одоо их олцсон байхгүй. Ямар ч гар цохол байхгүй. Тийм шүү дээ. Ингэмээр байхгүй. Бид нар бол үнэхээр мухардалд ороод байгааг бол мэдээж одоо анзаарч мэдэрч л байгаа болоо да. Мэдэрч байгаа юм шиг байгаа. Яг тэр гимшээд бас нэг ерөөсөө үгүй гэдэг байдаг бас толгоос ирээд байсан бол одоо сүүлийн нэг 2 жил үзүүлэг өөрчлөлтөө. Тэгэхдээ төрийн байгууллагын эсгийг янзлаад гоёулах чинь гэдэг ингээд дахиад орох гэдэг байгаа байхгүй. Тийм ээ. Миний зам бол сайхан дажгүй зам гэдэг. Тэгээ гадныхны одоо тэрхүү бодлого бол яг энэ үндсэн хуулиар дамжиж улс орны одоо бүхий л дэвсгэр суур тэр бүхий л зүйл төр нь одоо яваад байгаагаас болж одоо мухардалд орж ийн гэж ойлгож болох нь тий. Энэ юу юм бэлээ юм дээ. Одоо ингээд юм жоох үзэж хараад энэ яац юм бэ гэж ингээд явах юм бол их энгийн уг нь их байв амархан олдохоор чинь нэг сүүлийн 160-аад жил ер нь дэлхийн улс орнуудад тийм ээ бодлогын дан хууль эрх зүйн дан гэдэг юм явж байна гэж үзэж байгаа. Нэг бодлого хэр бид хэлсэн тэр бол хуулиа. Тэр дондоо хууль дотор тухайн улс орны ямар замаар явах уу байхын юуг дээдлэх юм юуг одоо ямар хэмжээнд байх юм гэдэг үнэт зүйлийн эренг дараад юу байх юм гэдгийг тогтоодох гэж үзсэн шүү дээ. Тэгэхээр тэр бодлого дээр тогтож үлгэдэж ажиллах юм. Шинэ тогтмоод өөрчлөлтөд хүсэж байгаа эргэлхэж байгаа улс орно. Яг л энэ тэр тогтцсон залмих одоо Африк тивийн улс орнуудыг бүхэл хөтлөөр оруулчихсан тийм үү. Зүүн Азийн улс орнуудыг хин бүхэл хөтлөөр оруулсан тэр зам. Латин Америк улс орнуудыг бас бүхэл хөтлөөр оруулсан зам. Одоо сүүлийн үед Арабын хойд чигчгт ингэж бас хөтлөж байгаа. Зарим нэг тухайд халаад хятадын туран шаардлагад хийж байгаа. Энэ дэлхийн нийтээр явж байгаа өрөндийнхний юу тогтолцоо дарамт болов шүү дээ тийм. Энийн гол нэх нь үндсэн хуулинд зөвлөх үйлчлэл үзүүлдэг. Ажиллагаа ахгүй. Тэгэхээр бид тэргээр нь ингээд төрлөөсөө хурж орцсон гэсэн тавчхан даа. Тэгэхээр энийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ бид нар сайхан сэтгэжээс бид нар бас мундаг харсан ингээд одоо энэ улс орноо 27 жил явсан энэ зам 25 жилийн хөтлөөд ирсэн бидний гар цохирол одоо байгаа нь хариулж болохгүй байгаа өсөр хүнд ачаа тийм үү. Тийм хариулт молдохгүй байгаа тийм. Энэ бүгдийг чинь хариулж чинь энэ явсан зам тэр чинь нэг үндсэн үйл шүү дээ. Ердөө хийнги бидний сүүлийн 25 жилийн амьдрал Монголын манд зам гар цохирлын чинь хариулт өгчөөд байгаа хангалттай. Засгийн газрыг бас олон хүн шүүмжилж олон шаардлагуудыг хөрвүүлсэн ч засгийн газар одоо хүртэл өөрсдөө засгийн газар маань хуулиа одоо байгаа хуулийг огтхон хэрэгжүүлдэггүйгээс гадна бас биелүүлдэггүй дандаа зөрчдөг гэсэн яг сүүлийн бас байдлаар зөндөө ажиглагдаж байна л да. Тэгэхээр засгийн газрыг өөрсдийн одоо буцаага тэр хууль хяналтын байгууллагад өгөх гэхээр одоо өгсөн ч ямар ч одоо нэмэргүй өгөөгүй ч ямар нэмэргүй ард түмний дөө хоолойг бол ерөөсөө огтхон ч тоод сонсдгүй нэг тийм байдалтай байгаад байна л да. Яг тал дээр танаа болон таны зүгээс бас юу гэж харж байна? Одоо их тодорхой хамгийн тод жишээ бидний явсан зам бол нэг одоо түрүүний дуртаал өнгөрсөн нэг хугацаа болох. Бид нар засгийн газрыг шүүхэд өгөөд буруутайгийн тогтоолгоор дээд шүүхийн эцсийн шийдвэр гаргаад одоо ч хүчин төвлөж байна. Ингээд байж яхад засгийн газар дээр дээд шүүхийн шийдвэрийг бид нар шүүгчийн захирам заргаад албадан гүйцэтгүүлэх засгийн газараар шүүхийн шийдвэр. Тэгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар орчих шүү дээ. Тэнгүүд дээр уучлаарай бид нар засгийн газрын харьяа агтлыг одоо яаж чадахгүй. Тэгэхээр н асууж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дараагаас бид нар би чинь хуу шүүхэн бүгд эрхтэх шүү гэсэн чи яасан. Уг нь тийм л дээ. Гэхдээ би яаж дийлэх вэ засгийн газрыг ингэ шилэн байж байгаа байж байдаг. Тэгэхээр энэ тодорхой жишээ. Тэгээд байж байтал чинь бид нар сануулаад байж хариуцлага хүлээхгүй засгийн газар нь одоо шүүхийн дээр байна гэсэн үг байна. Ойлгомжтой байна. Шүүхийн дээр байна. Энд дээр харагдчихж байгаа. Шүүхийн эцсийн шийдвэр мэдрүүл байна. Зүгээр л байрын солигдсон байдалтай. Тийм байгаа байхгүй.
Тэгээд байж ятал чинь аяанда их хурлаар өргөн бариад эхэлсэн байхгүй нөгөө гол мөрний хуулийн маань өөрчлөх гээд нөгөө шүүхийн шийдвэр байсаар байтал шүү эргэжүүлээд байгаа. Тэгэхээр бид нар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн төлөө дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн төлөө газар нутгийн бүрэн бүтэн байдлыг авч үлдэхийн төлөө засгийн газрын их хурлын хууль бус үйл ажиллагааг тасан зогсоохын төлөө тэр нөгөө буу барь зогссон үлдэлж тэр байхгүй. Энэс арга үлдсэнгүй гэж одоо буу барь зогсъё гэж харуулах ажил. Тэгээд шорон тэнгуүттэй хуулийг өөрчлөх явуулсан юм учиртай юм шүү дээ. Бид нар. Тэгээ одоо хаасаг ухаж байгаа. Тэр хуулиар бүгд 20-тойсон бүгд одоо буцаад ухаж байгаа шүү дээ. Бүх голууд их. Ийм байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ бол хамгийн тод жишээ шүү дээ. Хүмүүс энэ дээр нэг бид нар ч нэг өдөртөө тайлбарлаж ойлгуулаагүй байх. Бачимдаа цохолдоод өөрсдөө ингээл юм одоо ингээл тухайн тэр газар нутгийг яг одоо жишээ нь Улаанбаатарт байгаа одоо амьдарч байгаа хүмүүс ч юм уу яг нүдээр очиж харж яг сэтгэл зүрх нь сэмрээгүй болохоор ерөөсөө нэг сайн мэдэрдэг юм болоо да. Яг тэнд байгаа ард түмэн ард иргэд яг зүрх сэтгэл нь одоо эмрээд сүмрээд байдаг. Тэрийг ерөөсөө ойлгохдгүй. Яг тэр одоо шинэ шүүх одоо энэ тал дээр шүүх хурал болж идэл тэр шүүгч тэр өмгөөлөгч хүртэл тэр газар яг бүгд очисон хараагүй байдаг. Тийм болохоор шүүхийн шийдвэрүүд бас тийм нэг тийм юу зөв гарч чаддгүй болов. Тий, яг тийм. Тэгэнгүүт нь бид нар сүүлийн үед энэ байдлыг ойлгоод за яг тэгээд байна да шүүхийн ширээний санаас ингэ бодож байгаа шийтгэхтэй зэрэг. Тэгээд дээр нөгөө дээрээс нь даалгавар хүчээр тэрэндээ дарагдаад тэгээд ер нь л ингэ идэгээд ингэж шийдвэр гаргаад байгаа. Анзаарахтан гот бид нар шүүхийн үзлийг хийлгэнэ гэдэг нэг юм байдаг. Хүсэлт гаргаад. Тэгээд одоо дандаа үзлийг хийлгэж байгаа. Ноён уулын асуудал дээр үзлийг хийлгээ шүүгч ойлгосон байна. Хараад ингээл юу юм бэ те? Нөгөө яриад байсан юм яг газар дээр яаж ямар сайхан нутаг, ямар сайхан түүхэн боломжтой яаж самрах гэж самарч байгаа гэдэг харчиж байгаа юм гэдэг чинь тийм дотор нь. Тэгэхээр шүүхийн ихтгэл үнэмшил шүүхийн нөгөө шийдвэр гаргах зарчим байдаг тангараг. Тэрэнд гол хоёр зарчим хуулийг дээдлэн өөрийн ихтгэл үнэмшлэр. Дотоод ихтгэл үнэмшлэр шийднээс гол зарчим байна шүү. Тэгэхээр энэ дотоод ихтгэл үнэмшил нөгөө Монгол хүмүүст орж байгаа. Тийм ээ. Яг бодит байдал дээр очиод үзэхээр сая ч гэсэн бид нар үзлийг хэлсэн юм байна. Тэгэхээр бас оруулж байгаа. Ингээд явж байгаа л да. Бас л нэг анзаараад. Харахгүй бол тэр чинь болдгоо. Нөгөө төрийн байгууллагч нь зүгээр сайхан залж өгнө шүү дээ хотлоо. Одоо нэг үнд үзэгтэй. Ийм гоё нөхөс сэргэлдээсэн. Ингэсэн ийм акт баримтууд байна. Тийм шүүгч нь тэр нэр нь тийм үү гэсэн байдалд болдог. Тэгэхээр очиод үзээ. Яг энэ хэлж байгаа ч бүгд хотлоо газар дээр очих. Ер нь тэгээд тэр том компаниуд яг тийм нөхөн сэргээлтүүдийг тэгж хийгээд яг тэр өөрсдийнхөө төсөөлснөөр хийгээд тэгсэн газрууд ер нь байна уу? Яг тэр мэдээж урдных шиг хийжээч болохгүй байх л та. Зүгээр урд өмнөх шиг болно гэдэг ойлголт байхгүй. Тийм хэмжээнд явж. Яг тэр байгалийн нас одоо үйл явц өөрөө яг хэдэн сая жил хэрэг. Холбод нэг голын насыг яриггүй. Энд урсж байгаа нэг гол байхгүй бол ингээд ухаатгүй доош ингээд нэгсэн дотор цусалж байгаа адилхан юм шүү дээ. Яг ер нь бол энэ их дэлхийн маань нэг амьд том бодгол юм шүү дээ. Уг нь бид бүр дээр нөгөө чүүх үүд үзэгдэх одоо бактери шиг багтаа үүд үзэгдэх юм шүү дээ. Хүний тэгтэл бол тэр нэг том бодголын маань бүх тогтцсон хоорондоо хамааралтай шүү дээ. Нэгсэн голууд уурсч байгаа гэдэг цусны хэрэглэл гэсэн үг байна. Эсвэл байгаль дэлхийн өөрийн цусны хэрэглэл явж байгаа. Тэгэхээр тэрийг ингээд нэгснэ хүний ингээд ухаад хийж байгаа юм энэ дотор цусалддаг та тийм ээ. Их дөргөлт авахар ч юм уу. Яг тэрнтэй адилхан ингээд ухаа хийчихгүй судасны хаан задаа тэр дотор ингээд ус тарахад хэдэн сая жил тогтсон одоо энэ ус үйл нэвтрэх давхар гэж байдаг. Голын гор дээр. Гол ингээд урсж байгаа шүү. Ягаад урсж байгаа юм бэ гэвэл хэдэн сая жил жил хэдэн мянган жил биш. Одоо тухайлбал судлаачдын нэг юм тогтоогод байдгаар бол жишээлбэл байгаль нуурын сав газар ч гэдэг юм манай голуудын сав газрыг биш 25-аас доошгүй сая жил гэдэг шүү дээ. 25-аас доошгүй. Гэхдээ цаашаа бас мэдгүй. Доошгүй л гэдэг нэг юм хэлж байгаа тийм. Гэхдээ 25-аас доошгүй сая жил. Би ус. Тэрийг 20 хоногт эсвэл 2 хоногт ч байхгүй болгож болдог. Тэгэхээр энэ эргээд би болдог байхгүй тийм үү. Тэнгүүд нэлээд дөхүүлэх тухай юм уу нэг эсвэл ер нь тэгж чадахгүй болох тухай л ярьж шүү дээ. Хоёр юм. Тэгэхээр дөхүүлээд гэдэг уурхай юм уу тийм одоо их байхгүй гэж хэлж байна. За нэг юм яг хөө дөхүүлж байгаа гэж өөрсдөө ярьдаг их сайн нөхөсгөөсөн гэж ярьдаг боловч нэг юм орондоо бидрийнх бол орондоо гэхдээ ер нь нэг юмар булаал орхиж. Булаал тэгээд нэг дээр нэг ганц хоёр нэг ургамжуулсан гэж хэлээд нэг оожин зоочин нэг хинт нэг мод тарьсан байдаг ч юм. Нөгөө тэр ганц нэг хилдэ байж байдаг ч юм. Тэгээд энэ хараа юм гоё юмсан. Их мэйгээр орчих юм л.
тэрхүү зөвшөөрлийг олгоод байгаа байдал л маш харамсалтай байгаа юм л да. Тий, тэгээд бид нар нөгөө бодлого, төрийн бодлого шүү дээ. Тэнгүүт л энэ нэг тийм биш ээ. Сая жиг бий болдог. Энэ дээр хүн төрөлхтөн тэр дотор Монгол үндэстэн Монгол улс гэж байх хэрэгтэй юм. Байх хэрэгтэй гэж яаж байна. Тэр өсөлтөө тийм биз. Тийм үрэл хойч юм маань хэдэн үеэр амьдрах нь газар нутаг. Тэгэхээр бидний өнөөдрийн бүгдийн үгүй хийх байхгүй бол зарчим шиг. Тийм учраас Монгол орны газар нутгийн хамгийн эмзэг 34% шүү дээ. Цаана хэдүү 70% ухал гэсэн санаа шүү дээ. Бас нэг талтай чаддгийн бол эвтэйх ухал гэсэн санаа байна. Зөөлхөн үйл явдал ямар ч хатуу үйл биш шүү дээ нөрөө. Сүүлийн хэдхэн жил ерөөсөө бүхий л одоо газар нутгийг ухахын ухаа зарахын зараад нилээдгүй бас төлөмлөө. Одоо тэгээд хүн болгон очиж үзээгүй болохоор мэдээж бас мэдтгүү юм шиг байлээ л дээ. Хайлт ингээд сонсож яхад яг тэрийг мэддэг хүмүүсийнх нь яриаг сонсож яхад бол асар хүнд улаашаараа иргэсэн газрууд асар их болсон гэд зөндөл ярих юм билээ л дээ. Аим шиг шүү дээ. Одоо хэд их хүмүүс одоо гүйцэтгэндээ амар юм болсон. Одоо ер нь тоосон хүмүүс тэсэх аргагүй гашуун болж байгаа юм шиг байна. Энд ингээд зайнаас орж байгаа хүмүүс аюул зугаатай ч юм уу гэдэг юм ятаад үзээд байгаа баг байна. Би явж байгаа нэг байгаа хэрэгтэй ч юм уу ярих юм тийм шүү. Харамсалтай юм шүү. Энэ бол яагаад гэвэл өөрөө тэр дурдж байна. Монгол орны манай 3 сая гаруй хүн талаас нь хэлж байна. Нэг гадар нэг хөлж ноёд нэг хөлж удаа энэ бүгдсэн юм тэгээд ихэнх талаас нь хэлчихсэн. За тэгэхээр маш их баярлалаа. Мэдээж улс орны мэдээж одоо асар олон асуудлууд байгаа. Эдийн засгийн хямрал их мэтчлэн нөлөөдгөө асуудлууд байгаа. Гэхдээ яг улс орон болоод байгаль их хүн төрөлхтөн амьдрахын тулд мэдээж улс агаар мэтчлэн байгаль их дэлхий байж уусахгүй амьдрах шүү дээ. Тэгэхээр яг чухал асуудлууд нь хаана вэ гэдгийг бас үзэгчд маань болоод бусад одоо төрийн байгууллагууд, төрийн өндөрлгүүд нэгснийг өөрчлөн бодож явах хэрэгтэй. Тэр цаг мөч ярьсан болоо та тийм. Та бас үзэгчтэй хандаа нэвтрүүлгийн төгсөлд үг хэлэх үү? За бидэнд хэлмээр байна бас тийм. Бидэнд бол одоо маш хурдан айлгуулах хурдан эвдэж нэг зүг рүү харж бүртэн эргэлт өөрчлөлтийг хийх ийм шаардлага бидний өмнө байгаа шүү. Энэ л хамгийн чухал зүйл шүү гэж хэлмээр. За маш их баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ Төвний телевизээс бэлтгэн өргөдөг эсрэг өнцөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Баяртай үзэгчдээ.